Багнуур дүүргийн прокурорын газраас хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулах зорилгоор хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн байгууллагын оролцоо уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт тус дүүргийн цагдаа, боловсролын болон хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн мэргэжилтнүүд, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд оролцож хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлийг бууруулах, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Багнуур дүүргийн прокурорын газраас бол ив аяны хүрээнд бол хүүхдийн эрхийг хангахад төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо сэдвэр бол хэлэлцүүлгийг хийж байна. Тэгээ өнөөдрийн хэлэлцүүлэгт болохоор гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мөн хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэгээ мөн боловсролын байгууллагаас гэмтрэг зөрчилд холбогдсон хүүхдүүдтэй үзүүлж буй тусламж үйлчилгээний талаар бол ер нь бол тулгамдж буй асуудлын талаар санал солилцож бол ажиллаж байгаа. Төрийн байгууллагын төлөөллүүдээс бол хийсэн энэ мэдээлэл оролцогчдоос гаргасан санал зөвлөмжийн хүрээнд бол энэ хамтын ажиллагааныхаа чиглэлээр бол зөвлөмж хургуулan ажиллана гэж бодож байна. Нийслэлийн хэмжээнд энэ оны 8 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 5043 бүртгэгдснээс 87 буюу 1.7% нь Багнуур дүүрэгт гарсан байна. Тус дүүрэгт бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн 35% нь хүүхэд хохирсон нь өмнөх оны мөн үеэс 1.8%-аар өсжээ. Ихэнхдээ хүүхдийн бие махбодод халдах, үл хайхрах, дэрэгдэн архитан согтуурсан зөрчил үлдэгдсэн байна. Дүүргийн хэмжээнд бол одоогоор бид бүхэн яг 91 тохиолдол дээр хүүхд хамгааллын үйлчилгээг үзүүлээ. 100 гаруй хүүхдүүд бол хүүхд хамгааллын үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. За энэчнээс манай байгууллага маань хүүхдийн цэцлэмжийн 108 утас гэдэг утсаар бол мэдээллийг хүүхдийн эрхийн зөрчил мэдээллийг бол хүлээж авдаг байгаа. За энэ утсаар дамжуулаад 37 тохиолдол бол ирсэн байна. За 37 тохиолдлын маань 40 гаруй хувь нь ерөнхийдөө үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэл. За бас хувийг нь бол одоо юу гэдэг нь үе тэнгийн дээрлэхэлт бол эзэлж байна. За мөн бас 2024 оны 9 сарын 1-ний одоо өдрөөс эхлээд хүүхд хамгааллын шинэ хууль хэрэгжиж эхэлж байгаа. Үнэтэй холбоотойгоор үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрлэлтийг бол хуульчилж өгсөн. За тэгээ энэ нь ч бас манай дүүргийн хэмжээнд байгаа учраас би манай байгууллага, за бусад байгууллагуудаагаа хамтраад энэ чиглэлийн ажлыг илүү хийх одоо түлхүү санаачилж хийж хамтарч ажиллахаар бол одоо саналыг оруулж байна. За мөн бас гэмтрэгт холбогдсон хүүхэд бас байсаар байгаа. За тэгээ энийг бол энэ хүүхдүүдэд бол бид нар хүүхдийн эрхийн хууль зүйн хороо гэдэг энэ хороотойгоо хамтраад бол үйлчилгээг үзүүлээд ингээд ажиллаж байна. За энэ хэлэлцүүлгээс өсөж байгаа үр дүн, одоо харж байгаа үр дүнтэй алсын цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа маань илүү одоо байгууллага аж ахуй нэгжийн дэргэдэх эцэг эхийн зөвлөлөөр дамжуулаад, за төрийн байгууллагууд, тэр дундаа прокурор, цагдаагийн эхлэлтэс, за засаг даргын тамгын газар маань, сургууль цэцэрлэгүүд маань ингээд хүүхдэд ажилладаг байгууллагууд маань байгууллага аж ахуй нэгжүүдтэйгээ хамтраад эцэг эхийн зөвлөлтөйгээ хамтарч энэ хүүхд рүүгээ хийх ажлыг одоо түлхүү хийя, урьдчилан сэргийлэх ажлыг илүү түлхүү хийя, тий. Болохоос нь өмнө, учрахаас нь өмнө, эрсдэл учрахаас нь өмнө урдчилж хэдүүлээ энийг илрүүлдэг бай, хамгаалдаг бай гэдэг уриатаагаар манай байгууллага өргөнтэй хэлэлцүүлэгтээ оролцож байна. Багнуур дүүрэгт энэ оны 8 сарын байдлаар 25 хүүхэд гэмт хэрэг зөрчилд холбогджээ. Дийлэнх нь 16-аас 18 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд 90 гаруй хувь нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд холбогдсон байна. Хүүхдийн эрсдлийн үнэлгээг одоо жил бүр хийж, хэлэлцүүлэг, уулзалт, сургалтуудыг одоо урьдчилан сэргийлэх нөлөөллийн үйл ажиллагаануудыг бол зохион байгуулж ажилладаг. Дүүрэг дээр мөн хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хүүхдийн эрхийн хууль зүйн хороо ажилладаг. Энэ хорооны үйл ажиллагаанд бол дүүргийн прокурорын байгууллага маань хорооныхоо гишүүдэд болоо чадваржуулах сургалтыг, нөлөөллийн ажлыг, хэлэлцүүлгийг, туршлага судлах үйл ажиллагааг бол бид нар зохион байгуулж ажилладаг. Хэлэлцүүлгээс бол бид бүхэн салбарын маань энэ одоо мэргэжлийн байгууллагуудыг цаашид хамтын ажиллагаа уялдуулах, илүү энэ одоо бодит үр дүнтэй болох ажлуудыг бол одоо бүх мэргэжлийн байгууллагууд хамтарч оролцож байгаараа үр дүн гарна гэж харж байгаа. Уг хэлэлцүүлгээр дүүргийн хэмжээнд хүүхэд хохирсон болон холбогдсон хэргийн шалтгаан нөхцөл, хүүхэд хамгааллын чиглэлээр хийж байгаа ажлуудтай танилцаж, цаашид тодорхой ажил арга хэмжээ авахар төлөвлөсөн. Тухайлбал дүүргийн прокурорын газраас санаачлан зохион байгуулж буй ив аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үе шаттай нөлөөллийн ажлуудыг төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.